Хүмүүс яг юунаас болоод биеиндээ гомддог вэ, ууралдаг вэ, уцаарладаг вэ гэхээр бид нар өөрсдөө ялгаатай байдлаагаа ингээ хүлээн зөвшөөрч чаддгүй. Бас бид нар өөрөөсөө ижлэн гэдгээ ингээ хүлээн зөвшөөрөхгүйгээс ингээ болд юм аа. Хүн бол сэтгэлийн амтан. Сэтгэл гэдэг эрхтэн маань бүх хүнд байдаг. Бид нар бүгдөө адилхан баярлдаг, бүгдөө адилхан гомддог, бүгдөө адилхан ууралдаг, уцаарладаг, тийм үү, талархдаг. Энэгээр яг ижилхэн. Гэхдээ бас бид нар бүгдөө өөр. Юугаар өөр вэ гэхээр бидний хүсэл өөр, зорилго өөр, мөрөөдөл өөр, хэрэгцээ өөр. Чаддаг зүйлүүд маань бас өөр байдаг. Зарим хүн математиктай сайн байхад, зарим хүн болохоор спорттой сайн байж болно. Тэгээ энэ ялгаатай байдлыгаа хүлээн зөвшөөрөхгүйгээсээ болоод чи яг надтай адилхан биш вэ? Надтай адилхан байгаач эсвэл ингээд энэ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байхаар чи бидрээс өөр юм байна гэж бусдад буруутгах үйлдэл гаргадаг. Энэ нь болохоро ингээд бид нар би энийг ойлгохгүй, энэ маа найз намайг ойлгохгүй байна. Намайг хүлээн зөвшөөрөхгүй байна, намайг үнэлэхгүй байна, хүндлэхгүй байна гэдэг мэдрэмжийг авдаг юм аа. Тэгэхээр ингээд энэ мэдрэмжийг аваад ирэхээр ингээд хүмүүс гомддог, ууралдаг, уцаарладаг, бие бинийгээ үзий яддаг. Тэгэхээр энэ байдлыг арилгах хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр бид нар бүгдөө адилхан, бид нар ад жаргалтай байхыг хүсдэг. Бид нар баяр баясгалантай байхыг хүсдгээр адилхан. Бид нар гэхдээ өөр өөр. Энийг ингээ хүлээн зөвшөөрөөд найзаагаа, эргэн тойронд байгаа хүнийгээ сайтай, муутай хүлээн зөвшөөрөх. Өөрийгөө ч гэсэн адилхан, тийм үү? За би юунд сайн хүн, юунд муу юм, би яахаар баярлалтай, яахаар гуниад байдیں۔ Надад ямар хэрэгцээ байгаа юм бэ гэдгээ таниад тэрийг илэрхийлэх. Илэрхийлэхээр эргэн тойрны хүмүүс хүлээж авах. Бас өөрөө тэрийг хүлээж аваад магтаал хэрэгтэй хүн өөрийгөө магтах юм бол бидний хэрэгцээ ингээ хангагддаг. Тэгээд ирэхээр ингээд бусдаас тэр зүйлийг хүлээх нь багс тийм аа. Тэгэхээр ингээд өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь бидний сэтгэлийн амар амгалан, сэтгэц эрүүл байхад чухал нөлөөтэй